За сайн байцгаана уу, баяраа байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ 2023 оны Оскарт 7 номинацид нэр дэвшээд буй алдарт найруулагч Стивен Спилбергийн өөрийнхөө амьдралаас жоохон яг сэтгүүлэн бүтээлэхээр яг буруу байж магадгүй, яг санаа авч хийсэн киноны тухай ярилцахад ерөөхдөө бэлэн болсон байна. Спойлергүй ревю байгаа. The Fabelmans киноны тухай өөрөө үзсэн сэтгэлээ хуваалцахад бэлэн болсон байна. За, киноны гол дүрүүдэд Мишель Вильямс, Пол Дано, Габриэл Лабелл гэсэн жүжигчид ерөөхдөө бол тоглосон байгаа. За, тэгээд Сет Рогны дүрийг бас дурдахгүй өнгөрч болохгүй гэж бодож байна. Миний хувьд бол киног үзлээ ерөөхдөө надад бол айгүй их таалагдлаа. Бүтэн мастерпис үгүй юу гэдэг дээр бас хүмүүс өөрийнхөө юмнуудыг ярих байх. Надад бол нэлээд таалагдсан бүтээл байлаа. Тэгээд айгүй үзэхэд feel good кино байсан. Ер нь бол гэр бүлийн уур амьсгалтай тий. Тэгээд яг хуу мэдээж гэр бүлийн драма асуудал зөндөө гарч байгаа. Тэгээд Спилбергийн амьдралаас сэтгүүлсэн юм Спилбергийг өөрийнх нь тийм алдартай найруулагч болох замналыг гаргаад зөвхөн орхисон биш, яг нөө амьдралынхын тухай, хүүхэд насны тухай гаргасан. Хизээч энэ хүү тий том болоод Спилберг тийм агуу найруулагч болно гэдгийг мэдсэн юм бол нөө кинон дээр гаргасан юм бол байгаагүй. Спилбергийн хүүхэд насн дээр те аав ээжийнх нь харилцаа, хүүхэд нь яаж нөлөөлж байгаа, өөрийнх нь хүсэл сонирхолтой тэдний яаж зөрчилдөж байгаа энэ тиймэрхүү юмнуудыг гаргах нь илүү гоё шийдэл болж өгсөн байх гэж бодож байна. Тэгээд надад бол үнэхээр их таалагдлаа. Тэгээд Мишель Вильямс гол дүрийн эмэгтэй жүжигчнээ бас Оскарт нэр дэвшсэн байгаа. Дүрдээ үнэхээр гоё байсан. Яг Оскар worthy гэж бодож байна. Надад бол киноны элементүүд жүжигч маш их таалагдсан. За тэгээд directing дээр тэгээд Спилберг хэддэх удаага ч юмтэй бас дахиад дэвшиж байгаа. Original score дээр байсан. Тэгээд Best Picture of the Year дээр байна. Тэгээд Мишель Вильямс дэвшиж байгаа. Supporting role дээр Jude Hirsch аль нь юм бол доо жүжигчин ганцхан синтэй байна. За яг ганцхан син гэх юм уу да одоо 2-3 синтэй. Тэгээд нэгэн хэсэгт гараад өнгөрч байгаа дүр маш их таалагдсан. Үнэхээр гоё дүр байсан. Uncle Boris гэдэг дүрээ ямар гоё гаргаж байна. Тэгээд Самитэй тэг гол дүрийн хүүтэй харилцаа өрнүүлж байгаа энэ бүгд нь үнэхээр гоё, нэг хөнгөн ороод гарч байгаа мөртлөө энэ Оскар номинацид байгаад нь үнэхээр баяртай байна. Үнэхээр well deserved гэж бодож байна. Тэгээд original screenplay төрөл бас нэр дэвшсэн байна. Бид нэр Everything Everywhere All at Once дээр бас ярьжсэн. Original юм үзэгч ямар гоё юм байдаг те. Одоо бид нэр дандаа adapted юм үзсээр байгаа дөрөв сурах гэдэг ингээд оригинал юм үзэгч бас айгүй гоё байдаг. Тэгээд Best Achievement in Production Design төрөл бас нэр дэвшсэн байна л да. Production Design ерөөхдөө надад айгүй таалагдсан. Тэгээд зураг авалтын шийдэл хийсээ илүү яг хаан зураг авсан байгаа нь гэх юм уу? Өнцгүүд хийсээ илүү яг нөгөө production design гэж одоо тэгж байна шүү дээ. Production дээр сетэн дээр байгаа юмнуудыг хэлж байгаа. Тэгэхээр тэр нь бол надад бол таалагдсан. Яг энгийн камераар бичээд те нөгөө жаахан хүүхдийн өөрийнхөө хүслээр найруулсан кино миног нь гаргаад дуугүй кинонууд те. Тэгээд тухайн үеийн киноскоп энэ бас харсан. Babylon дээрээс бас харсан. Тэд нар бас айгүй гоё байсан. Тэгээд Спилбергийн бүтээлүүдээс манайхан уусаа мэднэ л да, алдартай найруулагч те. Зөндөө юмнууд байгаа. Тэрийг дурдаад бол яг уу зөвхөн Fabelmans кинон дээр бол маш их таалагдсан. Ер нь бол яг оны шилдэг кино авах үгүй дээр жоохон эргэлзээтэй. Бус киногуудыг нь үзээгүй байгаа болохоор. Гэхдээ авцсан байхад бол нэг тийм гайхаад ч юм уу те харамсаад байхаар юм бол ерөөсөө байхгүй, маш сайн бүтээл байлаа гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд Мишель Вильямс дүрдээ маш гоё байлаа. Яг нэг тийм юу мэдэрч байгаа хүүхдтэйгээ нөхөртөөгөө харилцаан дээр те тэрийг яаж илэрхийлж байгаа, яаж бүжиглж байгаа, яаж мэдрэмжээ гаргаж байгаа тэр бүгд үнэхээр гоё байсан. Тэгээд Габриэл Лабелл гэж жүжигчин Самигийн дүрийг бас айгүй хөөрхөн аваа явуулсан бахаа гэж миний хувьд бол бодож байна. Өмнө нь бол би яг ямархуу кинон дээр гарч ирснийг мэдгүй анх удаа энэ кинон дээрээс танилцсан хүүхэд байгаа. Тэгээд надад бол таалагдсан. Тэгээд Пол Донотой бол угаасаа юу ярих вэ? Сайн жүжигчин. Яг уу нэг тийм амар цойлоод байхаар угаасаа дүр байгаагүй л дээ. Гэхдээ оногцсон дүрээ бол өөрийнхөө хэмжээнд бас айгүй дайггүй гаргасан болов гэж бодож байна. Скорын хувьд бол зүгээр яг okay fine. Амар Оскарт нэр дэвшээд байхаар байсан үг гэх юм бол жоохон эргэлзээтэй байж магадгүй. Яг өгцсөн син дээр бол үнэхээр гоё байж чадсан. Дараа нь ингээд Fabelmans-ийн score нэг иймэрхүүтэй гээд надад бол яг хувьдаа санагдаж байгаа юм алга. Яг нөгөө catchy байх үгүйтэй хамаатай л байсан юм байгаа юм л та. Тэгээд Самигийн бичиж байгаа, туулж байгаа юмнууд те нөгөө хальсан дээр болгож авал өөрийнх нь туулж байгаа юмнууд бас айгүй гоё. Нөгөө төсвөл дээр ингээл төсөлтийн те 71 өдрөлгийнхөө бичлэгийг хийгээд эдитэлсэн байгаа. Тэр мэр яг спойлгүй ярихээр яг тэр хэсэг нь үнэхээр их таалагдсан те. Prom дээр очиод тэгээд тэрэн дээр нь бас жоохон асуудал гарч ирж байгаа. Тэгээд
аав нь шинэ ажилтаа болж байгаа гэд нүүж байгаа тэрнийх нь драма тий хүүхдүүд нь ямар хэцүү хүлээж авч байгаа эцэг эхийнх нь хоорондын тавгүй байгаа харилцаанууд хүүхдүүдэд яаж нөлөөлж ийнэ гэд тэр бүх юмнууд нийлээд ер нь бол киноны драма нь айгүй их таалагдсан надад. Тэгээд бас Julie Barnes гэдэг эмэгтэй охин юм да. Ricky Fableman гэдэг дүр тоглосон шилтэй охин байгаа. Энэ бас надад цөөхөн гарсан ирнэ дүрээ айгүй хөөрхөн гоё гаргасан юм шиг санагдсан. Би тэгээд энэ охиныг бас цаашдаа олон кинонууд дээр харахыг хүсэж байна. Netflix-тэй тиймэрхүү цуврал уралдууд дээр бас нэлийн орж ирээсэй гэж найдаж байна. За миний ерөөхдөө Fableman киног үзсэн цэцгэл бол товч тодорхойдоо бол иймэрхүү байна. Драма хүнд юмнуудаа айгүй хөнгөн үзүүлсэн гоё кино байлаа л гэж миний хувьд хэлмээр байна. Тэгээд Spielberg ямар мундаг найруулагч үлээ өмнөх кинонууд нь дуртай бол мэдээж заавал үзэхгүй өнгөрч болохгүй кино байгаа. Spielberg-ийн фэн биш байсан ч гэсэн энэ кино бас үзээрэй. Тиймэрхүү драма, тэгээд хөнгөн хүүхдийн өнцгөөс харуулж байгаа тиймэрхүү юмд дуртай. Бүтээл сонирхогчд бол алдаж болохгүй кино юм болов уу гэж миний хувьд бол бодож байна. За тэгээд миний сэтгэл энэ үрээд өндөрлж байна. Та бүхэн бас сэтгэлээ хуваалцаарай. Оскарын тэгээд Best Picture дэвшсэн ихэнх кинод дээр бүгдийг гэж бол бас хэлж чадахгүй. Ихэнх кинон дээр ерөнхийдөө сэтгэлээ хуваалцах санаатай байгаа, зорилготой байгаа. Тэгээд таадаг бас prediction-ыг гаргаасаа гэж хүсэж байна. Аль төрлөөр нь авна гэж бодож байна. Хин хинээ жүжиглэлт галзуу байв, хиний cinematography, хиний score гоё байсан те. Хиний production design, хиний costume design гоё байсан гэдгийг бас бүгдийг нь хуваалцаарай гэж хүсээд ерөөхдөө бичлэгийн өндөрлөе. Тэгээд манай Facebook, YouTube, Castbox гэсэн платформуд дээр дагаарай, лайк, share дараарай. Тэгээд энэ хүртэл сонссон бол үнэхээр их баярлалаа. Бүгдээрээ яриа өрнөлцгий комент бичээрэй. Тэгээд donation ээж бидний ажлыг дэмжихэд бол description хэсэгт данс байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд гол нь комент үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа олон сонирхолтой контентуудаар уулзтлаа. Түр баяртай.